Хэрэв та бүхэн энчин олон улсын нисэх онгоцны буудалд очвол бүх чиглэлийг байрлуулсан байдаг. Америк явах хүмүүс энэ чиглэл рүү яваарай. Европ явах хүмүүс энэ чиглэлийн тэд дугаартай хаалгаар онгоцонд суугаарай. Бүгд тодорхой тэмдэглэгдсэн байдаг. Тэгэхээр та бид мөнхийн Тэнгэрийн хаанчлал явахыг хүсвэл Тэнгэрийн хаанчлалд хүрэх онгоцонд суух ёстой биз дээ. Есүс эдгээр бүх зүйлийг бидэнд зааж танилцуулсан. Библи бидэнд эдгээрийг заах үүрэг гүйцэтгэдэг. Тэгвэл бид мөнхийн Тэнгэрийн хаанчлалд очихын тулд ямар онгоцонд суух ёстой вэ? Сүнс болон сүд бүсгүй ирээрэй гин. Биднийг мөнхийн Тэнгэрийн хаанчлалд аваачихын тулд ариун сүнсний үед сүнс болон сүд бүсгүй биднийг дуудаж байна. Тэд энэ бол авралын цорын ганц зам. Энэ замаар ир гэж дуудаж байна.